Сайн байцгаана уу? Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаараа уулзаж байна. Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. За тэгээд нэг хэсэг нилээн цаг аваад бас уншлага хийсэнгүй. Би чинь тэгээд өөрөө нөгөө бууд гарагийн буцах хөдөлгөөндөө цохиулаад бас яг энэ үеэр уншлага хийхэд надад бол жоохон хүндрэлтэй байсан. Гараас олигтой юм гарч өгөхгүй байсан. Та бүхний хувьд харин бууд гарагийн буцах хөдөлгөөн хэрхэн мэдрэгдсэн, юу болж өнгөрсөн талаар комент хэсэгт бас хуваалцаарай. За өнөөдөр болохоор бүгдээрээ тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүстэй зориулсан уншлага хийнэ. Таны тэр хүний талаарх бодол мэдрэмж, тэр хүний таны талаарх бодол мэдрэмж нь ямар байна гэд харьцуулж үзээд тэгээд тэр хүн энэ харилцааг цаашдаа юу яа гэсэн бодолтой байна вэ гэд бүгдээрээ асууна. Энэ уншлага бас нэмэлттэй. Тэгээд энэ удаагийн нэмэлтээр болохоор манайх урамшуул зарлж байгаа нэмэлт авсан хүмүүст манай Energy Clinic Mongolia дээр удмын ховсын эмчилгээ хийлгэхээр бол 10% хөнгөлөлтөй хийлгэхээр байгаа шүү. Тэгээ сонирхож байгаа бол манай Instagram хаягаар холбогдоод эмчилгээнийхаа талаар мэдээлэл аваарай. За 3 групптэй. Эхний групп нь болохоор энэ цагаан болрыг сонгоно. Хоёр дахь групп маань энэ amethyst гэж чулууг сонгоод. За 3 дахь групп маань ягаан болор гэсэн чулууг сонгоно. За тэгээд групп сонголтоо хийгээд группүүдийнх нь уншлагууд дээр уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлах руу оръё. Нэгдүгээр группийнхан маань энэ цагаан болрыг сонгосон байгаа. Тэг ингээ хоёр хүзэр гаргаа тавьсан. Одоо энэ талд нь болохоор таны тэр хүний талаар бодож байгаа бодлыг бүгдээрээ асуугаад энэ талд нь болохоор тэр хүний таны талаарх бодож байгаа бодлыг нь асуун. Тэгээд энэнийхээ дараа болохоор яг үндсэн асуулт болох тэр хоёр нь харилцааг цаашдаа яах бодолтой байна гэд бүгдээрээ асуунаа. За тэгээд нэлээд их нөгөө хүзэр холих процесс болохоор энэ хэсгийг би жоохон гүйлгээд тэгээ бүгдээрээ гүйлгэсний дараа уулзцгаая. За одоо бүгдээрээ таны энэ хүний талаар бодож байгаа бодлоос нь эхлэе. Ингээд харахад бол та нөх бараг үйлдэл хийдэггүй байх гэмээр харагдаж байна л да. Энд та үйлдэл хийдэггүй. Тэгэхэд нөгөө хүн болохоор таныг ингээд өөрөөс нь үйлдэл хүлээгээд байж идэг гэж бодож байгаа байхгүй юу? Тэр нь тэгтээ ямар учиртай нь бас жоохон гараад ирэх бах. Надад ингээд харахад бол энэ хүнийг болохоор ямархуу байдалтай байгааг нь та бол айгүй сайн мэдж байна л да тий. Яг ингээд танд сэтгэлээ зориулахгүй, яг тогтвортой харилцаа амлахгүй ингээд нэг юм харилцааг яг ингэж гоё эхлүүлж өгөхгүйгээр жоохон тийм тоглоом хийж байгаа ч юм уу. Тийм байдалтай player маягийн энергитэй байгаа хгүй энэ хүн болохоор дуртай үедээ ирж очиод тий хүссэн үедээ нааш цааш болоод яг нэг ингэж тогтож сууж чадахгүй одоо энэ Knight of Wands энергитэй байна л да. Гэхдээ та болохоор энэ хүнийг тэгж жагаад энэ хүн хүрээд ирэх бах гэж хүлээж байгаа гэдгийг чинь. Танд энэ хүлээх процесс бол амар хэцүү харагдаж байна л да. Өөрөө та бас амар anxious байна тий. Хүлээгээл халуун дулаан харилцаа энэ хүнээс хүлээгээл байгаа гэж хэлж байна. Сэтгэл санаа тавгүй байгаа. Гэхдээ ингээ харахад биш дээ. Та энэ хүнийг л хүлээгээд байгаа болохоос өөрөө бас ингэж үйлдэл хийдэггүй байгаа байхгүй юу? Өөрөө сэтгэлээ илэрхийлж ч юм уу, өөрөө одоо
ямар нэгэн үйлдэл хийж энэ хүнд өөрийгөө ойлгуулах ч юм уу одоо харилцааг та өөрөө гартаа авахгүй байгаад идэг юм байна л да. Ер нь хүлээгээл хараал идэг. Тийм. Нөгөө хүний л хүлээгээ хараад байгаад идэг. Тэгээ энэ хүн л харилцааг одоо үргэлжлүүлж ямар нэгэн шийдвэр гаргахыг нь хүлээгээд байгаа юм шиг бүх юм шийдвэр бүх power хүчийг ингээд харилцааны жолоог бүгдийг нь энэ хүнд өгсөн өөрөө болохоор ингээд сууж байгаа юм шиг харагдаад бах юм. Тэрийг бас тодруулж хэлж гин шүү. Өөрөө ингээд бүх жолоогоо ингээд атгуулад өгсөн сууж байгаа. Тэгээд ингээд гуниглаад намайг тоохгүй байна, надад сэтгэл гаргахгүй байна гэдэг ч юм уу. Жаахан нөгөө хүний хит харсан байдалтай байна гэдгийг бол сануулж байгаа юм байна. Тодруулж надад хэлж өгч байна л да. Яг хөө энэ хүн бол ер нь залуухан хүн байх. Хэрвээ бүр үнэхээр залуухан биш гэвэл энерги нь угаасаа ер нь залуу энергитэй байгаа хгүй юу? Бас арай л нэг тогтож суух болоогүй ч юм уу. Эсвэл тийм бодол байхгүй байгаа юм шиг танд бол харагдаж байгаа. Тийм. Яг тогтвортой харилцаа хүнтэй үүсгэх бодол байхгүй байгаа юм шүү. Харагдаж байгаа гэдгийг чинь. Бас нэг хэлсэн юм нь тийм ч амар та энэ хүнд хайртай юм шиг бол харагдахгүй байна. Энэ хүнд амар сэтгэлтэй юм шиг бол харагдахгүй байна. Жаахан тийм anxious хандлага бол байна л да. Сэтгэл санааны юм тавгүй байдалтай тий. Намайг орхиод явчихгүй, холдчихгүй гэдэг ч юм уу тиймэрхүү айдас ихтэй. Ер нь тийм айдас ихтэй байна. Тэрийг бас тодруулж хэлж гин шүү. Таны энергийг ерөөсөө 9 of Swords буюу 9 сэлэм гэсэн хөзрөөр илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр юг илэрхийлж гин вэ гэхээр одоо амар их юм зүйлсийг бодоол, ургуулж бодоол тий өөртөө энэ зовлонгоо бас авчраад байгаа байна л да. Тайван бус. Ерөөсөө тайван хандахгүй байна. Өөртөө бас жоохон ихтгэлгүй байна. Айцтай байна гэж хэлж шүү. Жоохон тийм сөрөг хандлагууд танд бас байгаа. Тэгээд яг ингээд нөгөө хүнээ л хүлээгээд хараад байгаа юм шиг бол харагдаж байна л да. Гэхдээ энэ бол зөвхөн таны бодол тийм ээ. Яг харилцааны юу болсон, ямар динамиктай байгаа гэж бол асуугаагүй болохоор одоо тэрийг хэлж мэдэхгүй л тийм. За одоо тэгээд таны үзүүлж байгаа хүний бодлыг нь харахад бол тийм ээ. Энэ хүний ерөөсөө гол асуудал нь бол ингэж харилцаанд орж хөдөлж чадахгүй болтлоо ингэж нөгөө уягдаж, баригдаж ч юм уу, хоригдож ч юм уу нэг харилцааг бас тэгж хараад идэг талтай хүн байж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд тийм байхаас ингээ айгаад байдаг байгаа хгүй юу. Тийм болохоор ингээд тийм тогтвортой удаан хугацааны харилцаанд сэтгэлээ нээхгүй байгаад байна л да. Яагаад вэ гэхээр энэ одоо дандаа ийм айцтай, сэтгэлийн шархалчихгүй гэсэн нэг тийм бас айцтай энэ хүн өөрөө. Тийм болохоор ийм тогтвортой харилцаанаас ингээд зүгтаад өөрийгөө ингэж бүрэн нээхгүй энэ Ace of Cups доошо харж гарчирж байгаа хгүй яг энэ уншлагын гол төвд тийм ээ. Тэгэхээр өөрийнх нь энэ хүний асуудал нь болохоор сэтгэлээ ингэж нээж зүрхээ нээхгүй байгаа болохоор тэгээд ингээ харилцаанд ийм нааш цааш болсон ямар нэгэн шийдвэр санал тавьсан зүйл бол байхгүй. Ингээл урсгалаараа л явж байгаа. Энэ хүн харилцаанд урсгалаараа л явж байгаа гэдгийг чинь. Тэгэд энэ Fool буюу одоо тэнэг л гэх юм да тий. Тэнэг гэсэн хүзэр та хоёулын дээр нь доошоо орж гарч ирсэн л дээ. Бас Major Arcana болохоор олон юм илэрхийлж болно. Харилцааны шинэ эхлэлийг илэрхийлж болно. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар ингэж гинэн цайлагнаар итгээд тэгээд тэр итгэсэн зүйлийнхээ хойноос ингэж алхам хийж байгаа шинэ аялалд гарч байгаа гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо тийм зүйл байхгүй байгаад байна л да. Итгэхгүй байгаад байна. Тэгээд ерөөсөө л
ингээд жоохон ийм хөвгчлөлтэй гоё зугаатай цагийг өнгөрөөгөөд тийм ээ. Тэгэл тийм харилцаанд энэ хүн бол байхыг хүсэж байгаа байхгүй юу? Бас нэг зарим хүмүүсийн хувьд за энэ хүн өмнөх харилцаанаасаа ч юм уу одоо хуучин XD араар тавиулчихсан байж магадгүй хүн биш шүү. Эсвэл бусад хүмүүсийн хувьд бас өөрөө ингэ цаанаа уулздаг хүнтэй, өөрөө цаанаа хүнтэй юм уу да. Тийм болохоор ямар нэгэн байдлаар харилцаа эхлүүлж чадахгүй. Зарим хүмүүсийн хувьд энэ хүн угаасаа нөгөө хүнд өмнө нь араараа тавиулаа үзсэн нэг тийм хаширсан, айцсан тий сэтгэлийн ингээ шархлуулах үе, харилцаа эхлүүлнэ гэхээс ингээ жоохон айсан тийм хүн байгаа болохоор ингээл урсаал нааш цааш гэл яваад идэг нэг тиймэрхүү хандлагатай гэж хэлж байна. Энэ хүн гэхдээ танд өөрийнхөө энэ айдсын талаар өөрийнхөө бодож байгаа бодлын талаар яагаад та хэрвээ одоо яагаад тантай харилцаа эхлүүлэхгүй байна вэ гэж энэ хүнээс асуусан бол энэ хүн одоо бараг тэрийг энэ шалтгаанаа хэлээгүй байх л та. Жохон тийм хаалттай маягийн энергитэй тийм хүн. За ордуудын хувьд загас, мэлхий, үхэр, хонь гэж орж ирсэн. Таны үзүүлж байгаа хүний зүгээс. Таны энерги болохоор за гал ордууд бол орж ирж байгаа юм байна. Хонь, ном, арслан тийм ээ. Тэгтээ таны өөрийн энерги бараг мэдхэд жаахан хэцүү яагаад гэвэл ганцхан энэ хөдрөөр гарч ирсэн баггүй юу? За тэгэхээр одоо агаар ордуудаа л хэлье да. Жинлүүд бас байж болж юм. Сугар гаргаар өдөрдүүлсэн ордууд байж болох юм байна. За тэгээд агаар ордууд юм байна шүү. За заавал орд таарах албагүй шүү дээ тийм ээ. Би энийг бас өмнө зөндөө хэлчихсэн. Миний ордыг хэлсэнгүү гэдэг юм билээ хүмүүс. Ерөөсөө орд заавал таарах албатай биш. Энерги нь ингээ орж ирэхдээ хүзэр болохоор тэрийг хамгийн зөв гэж надад одоо ойлгогдоход хамгийн амархан, хамгийн зөв байдлаар гаргаж харуулдаг байхгүй юу? Зарим уншлагын үед болохоор яг нөгөө хүнийх нь энерги нь бол амар маш тодоор мэдрэгддэг. Тэг олон хүмүүст хийж байгаа уншлага болохоор таарах албатай бол биш тийм ээ. Тэгээд бас нэмж хэлэхэд харилцаанд хүн өөрийн сугар юм уу сарны ордороо л оролцдгийн шүү хамгийн хүчтэйгээр. Тэгээ тэрийг анхаараарай. Өөрсдийнхөө сарны орд, мандалт орд, тэгээд сугар ордоо бас анхаарч хараарай гэж зөвлөе. За тэгээ уншлах руугаа буцаад ороход бол энэ талаар бас энэ хүн жоохон бодсон. Одоо тантай энэ харилцаагаа ер нь цаашдаа яавал зүгээр вэ? Энэ харилцаан дээр ажиллаад энэ харилцааг одоо болгож бүтээх гэж хичээх үү яах уу гэд энэ хүн бас нэлээд бодож үзсэн байна л да. Тэг ингэ бодохоор бас өөрт нь ийм хит их юм бодоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд тий emotional юм бодоод тэрийг ингэ процесс хийхдээ бас тийм сайн бас биш талтай тийм хүн. Тийм болохоор жоохон хүнд мэдрэгдэж байна л да. Яагаад гэхээр тантай харилцаа үүсгэхийн тулд энэ хүн өөрийнхөө асуудлуудыг эхлээд зэгцлэх хэрэгтэй байгаа байхгүй өөрийн дотоод асуудлууд тийм. Яг үнэндээ өөрт нь асуудал байгаа болохоор л нэг иймэрхүү яах гээд байгаа нь мэддэхгүй амар ийм урссан жоохон тийм арчаагүй юм шиг тийм энергитэй харагддсан байна. Өөрийнх нь байгаа байдал нь бол гэхдээ таныг өөрөөс нь үйлдэл хүлээж байгаа гэж энэ хүн бол мэдж байгаа. Өөрөөс нь алхам үйлдэл хүлээж байгаа гэдгийг бол мэдж байгаа гэдгийг чинь.
За Oracle card авч үзнэ. Энийг ийшээ тавьж агаад амар олон хүзэр гараад ирсэн ч юм ширээн дээр минь багтдаггүй шүү. Аль хүзрийг авах уу? Энийг авах уу? Энийг авах уу? За группийг сонгосон хүмүүсийн тодорхойгүй харилцаанд байгаа хүнийх нь групп нэгийнхний талаарх бодол мэдрэмж нь юу вэ? Release your ex, free yourself. Харин тийм ээ. Тэгэд deception дороо X-ийг судалж тавьж явуул. The time has come to clear your energy. Энерги цэвэрлэх цаг чинь болжээ. Free yourself буюу өөрийгөө чөлөөл. It's time to take back control of your life. Амьдралынхаа удирдлагыг гартаа авах цаг нь болжээ гэж хэлж байна. Тэгэхээр энэ хүн түрүүн ингээд орж ирсэн шиг тийм өмнөх X-ээс ямар нэгэн байдлаар жоохон тийм шарах авцсан тийм хүн. Өөрийнх нь хэмжээнд л баг зэргийн трама байгаа хгүй тийм айдас үүсгэсэн. Тэгэхээр нөгөө тэр одоо өмнөх дурсамж, өмнөх айдсаасаа өөрийгөө ингэж чөлөөлж чадахгүй л байгаад байна л да. Тийм болохоор тэр нь ингээд өөрийг нь жоохон бариад байгаа. Хэрвээ бүр ингээд X-тэйгээ ч юм уу өөр хүнтэй энэ хүн зууралтаад байгаа бол жоохон зууралтж байгаа. Тэр зууралтж байгаа хүний амьдралаасаа бас ингэж гаргаж явуулж чадахгүй, шинэ харилцаанд ороход бас бэлэн биш. Нэг тийм байдалтай байгаа юм байна. Гэхдээ надаа ингээ харахад бол тий хичнээн юм ч гэсэн өөр энерги ингээ байгаа ч гэсэн уул нь бол энэ хүн өөрийнх нь хүнийх нь ингээд зан төлөв нь бол нэг ийм тодорхойгүй харилцаанд байгаад байдаг төрлийн хүн бол биш байгаа хгүй уул нь. Өөрийнх нь зан нь болохоор ийм hierophant зантай тийм энергитэй хүн. Нэг харилцаанд орох юм бол яг л ингээл өөрийгөө бүрэн зориуллал яг ингээд доктортой харилцаа үүсгээд явж чаддаг төрлийн тийм хүн. Гэхдээ одоо болохоор нэг тийм өөр ингээд энергинд цаанаас нь ингээд нэг татаад зуураад байгаа юм шиг. За ингэж хэллээ. Одоо бүгдээрээ тантай ер нь энэ харилцаагаа цаашдаа яах бодолтой байна? Яахаар байна гэдгийг нь харъя. Энэ хөцрөөр үзнэ. За группийг сонгосон хүмүүсийн маань тодорхойгүй харилцаанд байгаа хүн нь групп нэгийг нөхрөө харилцаагаа цаашдаа яах бодолтой байна вэ? Энэ хөцрүүдийг авчи да. За ер нь бол нэг хоёр тусдаа үйл явдал харагдаад байна л да. 2 ч юм уу 3 ч юм уу байж болох юм өөр энергиуд харагдаад байна. Ямар ч байсан нэг зүйл бол тодорхой. Тэр нь болохоор энэ хүн өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө бодлуудаа ингээд зэгцтэй тодорхой болгоно. Тэгчээд
нэг тийм шийдвэр clarity тодорхой бодолд хүрчээд тэгээд танд тэрийг бол илэрхийлнэ гэж байна. Илэрхийлнэ гэдэг чинь за эхний групп хүмүүсийн хувьд болохоор энэ хүний гаргах шийдвэр нь гэхээр биш тэгээ танд хэлэх зүйл нь болохоор за ер нь л ингээд би одоо юу гэдэг саяхан хүнээс X-с алсан юм а гэдэг ч юм уу тий саяхан би нэг ийм харилцаанд байгаад нэг ийм үйл явдал надад болсон юм а. Тэг би одоо ер нь ингээд шинээр харилцаа үүсгэхэд ер нь бэлэн биш байна. Тийм болохоор манай мөр эсвэл орч ирсэн шүү. Шинээр харилцаанд ороход би ингээд бэлэн биш байна. Тийм болохоор ингээд хоёлаа юу гэдэг холбоогүй байя гэдэг ч юм уу. Одоо ер нь болио л гэсэн утгатай юм Eight of Cups-аар илэрхийлээд байгаа байхгүй юу? За энэ гэхдээ зарим хүмүүсийн хувьд арай нэг бага хувьтай хүмүүсийн хувьд бол энэ хүн иймэрхүү юм хэлэхээр байна. Ягаад тэгэхээр өөрт нь энэ хүнд жоохон тийм урам зориг тий шинээр харилцаа эхлүүлэх тийм хүч, сэтгэлийн хүч тэнхээ бас байхгүй байгаад байна л та. Тийм болохоор ийм зүйл бол хэлнэ гэж хэлж байна. За дараагийн нэг хэсэг хүмүүсийн хувьд энэ арай олон хүмүүсийн хувьд юм шиг байна. Юу хэлэх вэ гэхээр ялангуяа нөгөө энэ X-ээс салж чадахгүй тий өөр харилцаанд байгаа бол тэрнтэйгээ ингээд зуралтаад нэг болж чадахгүй ингээд яваад байсан хүн байсан бол энэ хүн за би ер нь одоо ингээд тэр харилцааг ингээд болсон. Тэгээд энийгээ болохоор танд жоохон юм зүгээр ярилцж байгаа л нин уугүй бас нэлийн шулуухан хэлэхээр байна л да. Тэг би тэр хүнтэй харилцаагаа ингээд болсон. Ер нь бол иймэрхүү явдал болоод тэгээд ер нь болохгүй бүтэхгүй юм байна гэсэн шийдвэр хүрээд болсон гэдгийг илэрхийлэхээр байна. Тэгээд ингэж илэрхийлчихэд тантай юугүй хоёулаа шууд харилцаанд орё. Хоёулаа шууд үерхий гэж бол хэлж байгаа бол биш. Зүгээр баг багаар энэ хүн одоо юу гэдэг үйл хөдлөл хийх байгаа байхгүй юу? Баг багаар. Алхамаар тэгэл ер нь жоохон баг зэрэгээр бичээл эхлэхээр юм уу да. Хоорондоо ингээ харилцаа үүсгээд нэг тиймэрхүү нэг алхам тавигдана гэж хэлж байна. Дөнгөж одоо харилцааны эхний алхам тавигдана гэж бол хэлж байгаа юм байна л да. За Oracle card авч үзье. Энэ дээр авч үзье. Групп 1-ийг сонгосон хүмүүсийн тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүсийн харилцаагаа цаашдаа яах бодолтой байна. Тэгээд sales доошоо хараад naive буюу гинэн итгэмтгий байдал, daydream гэхэр өдрийн бодол болж байна тий. Happiness аз жаргал, awakening сэрсэн байдлыг тэгээд sales буюу баг яар. Тэг ингээд харахад бол энэ хүн одоо энэ Nine of Wands-тай хамт мэдрэгдэж байгаа нь болохоор за нэг оролдоод үзье гэдэг ч юм уу. За ер нь нэг иймэрхүү өөрийгөө ингэж түүхсэн байдлаасаа болиё гэдэг ч юм уу. Нэг юм жоохон өөрийгөө баг зэрэг сул тавьж байгаа тийм мэдрэмж орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ наив гэдэгтэй хамт тий түрүүний хэлээд байсан да ингээд харилцаанд яг ингээд итгээд амар гинэ итгэмтгий байдлаар итгээд тэгээд ингээд шууд алхам хийж орж ирэхээс зайлс хийгээд байна. Тийм итгэл энэ хүнд байха болцсон гэд тий. Тэгэхээр яг хуу энэ хүн болохоро за нэг оролдоод үзье гэд нэг дахиад тэр нэг жижигхэн хөв жижигхэн итгэл найдвараа бас барьж авч ийн л да. Тэг бас нэлээд бодож үзэж байгаад тийм ээ. Одоо өстө өдөржин шүнжин бодож үзэж байгаад ч юм уу. Нэлээд бодож үзэж байгаад өөрт нь бас нэг юм санаа орж ирсэн байгаа хгүй юу. Одоо санаа нь бодлууд нь ингээд дэлгэрээд за ер нь ийм болж ингэж л хэрэгжих, ингэж цаашдаа үйл явц өрнөх юм байна да гэсэн нэг тиймэрхүү зүйлийг ойлгоод ирэхээрээ
say less доошо хараад гарч ирж байгаа гэхээр яг ингээд бүгдийг нь илэрхийлж гаргаж байгаа. Энэ хөдрөнд spread дээр болохоор ярилцаж өөрийгөө илэрхийлж гаргана гэсэн утга айгүй их гарч ирсэн. Тэгэхээр надад л ярилцж гин гэж харагдаж байна. Ямар нэгэн байдлаар дотроо өөртөө болоод байгаа зүйл, өөртөө бодогдож байгаа зүйлсээ бол ярилцсан. Надад энэ хүнийг бас ингээд уншихад биш дээ. Нэг тийм хуурамч зүйл энэ хүнд нэх байхгүй. Одоо өөрийнх нь intention зорилт нь тийм худлаа бас биш байгаа байхгүй. Одоо таны бодсон шиг тийм player амар тийм тоглоом тоглодог тоглогч хүн бас биш байна л да. Өөрөө хүн нь бас ч гэж яг жоохон ингээд айцсан хурд болцсон тий өвдцэн гомдцсон тийм энергитэй болохоос тэрэндээ ингээд жоохон урам нь хугарцсан ядарсан байгаа хгүй юу. Харилцаанд өөрийгөө ингээд зовоогоод ахаар хүн ядардаг да тий. Нэг тэгж мэдрэгдчихэв. Тийм болохоос биш тийм хуурамч юм бол алга. Тэгээ бас тийм мууч хүн бас биш юм. Ер нь бол нэлийн ухаалаг талын одоо өөртөө юу болж байгааг айгуу сайн мэдж байгаа тийм self awareness гэж ярьдаг шүү дээ. Өөртөө юу мэдрэгдэж байгаагаа бас сайн ойлгож чаддаг, жоохон хугацаа ордог ч гэсэн ойлгож чаддаг нэг тиймэрхүү зантай хүн байна. За ингэж харагдлаа. За ингээ YouTube-ийн уншилгаа ингээ дуусгая. За нэмэлтээр болохоор энэ хүний харилцаанд гаргах дараагийн алхам, энэ харилцааны ирээдүй, тэгээ таны зүгээс юу хийвэл зүгээр вэ? Таны тэр үйлдэлийг тэр хүн яаж хүлээж авахар байна гэсэн асуултуудыг асуунаа. За тэгээд нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор энэ бичлэгийнхээ доорх description-д тавьсан линкээр ороод үзээрэй. Тэгээд YouTube-ийнхаа уншилгаа орж ирж сонссонд бол баярлалаа. Тэгээд та бүхэн тэгээ дараагийнхаа уншилгаар уулзцгаая, баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 2 дугаар группийнхан маань энэ amethyst гэж чулууг сонгосон байгаа. За ингээ 2 хүзэр гаргасан. Энэ талд байгаа хүзрөөр нь болохоор таны энэ хүний талаарх бодол мэдрэмж нь юу байна гэж үзээд, энэ талд байгаа хүзрөөр болохоор тэр хүний таны талаарх бодол мэдрэмж нь юу байна гэж үзнэ. За тэгээ зөндөө холих процесс байх болохоор ямар ч байсан тэр хэсгийг нь би гүйлгчээ. Тэгээ бүгдээрээ гүйлгэснийхээ дараа уулзцгаая. За таны бодол мэдрэмжээс бүгдээрээ эхлэе. Ингээд харахад болохоор та бараг энэ хүнийг таныг юусоо тоохгүй, анхаарахгүй, тий анхаарал халамж тавихгүй, бас жоохон танаас уйдсан байгаа гэж бодоод байгаа юм байна л да. Энэ хүний байгаа энерги нь болохоор одоо таны төлөө ингээ хичээхгүй, тий таны араас ингэж гүйж хөөцөлдөхгүй, тантай хамт байх хүсэлгүй байгаа ч юм уу гэж бодож байгаа гэдгийг чинь ингээд тийм тоохчгүй, нэг их хэлэх хүүхч байхгүй. Олигтой юм танд хариу үйлдэл өгч, олигтой хариу танд хэлээгүй юм уу да? Хариу өгөөгүй гэдэг ах юм. Тэг яагаад вэ гэхээр та болохоор баг өөрийнхөө ингээ сэтгэлээ нээж энэ хүнд илэрхийлсэн гэж бол харагдаад байна. Та өөрийгөө ойлгуулсан, сэтгэлээ ингээ илэрхийлсэн. Тэгээд бас бүр ингээ илэрхийлж хэлээгүй, үгээр хэлээгүй маа гэхэд ер нь таны хувьд бас айгүй тодорхой зүйл байгаа байхгүй юу?
Тийм. Энэ хүн болохоор таныг яг тэгж өөрт нь ойлгуулж одоо та өөрийнхөө сэтгэлийг илчилсэн гэдгийг энэ хүн бас тэгж амар ойлгож авсан бас биш байх. Ингээд энэ талаас нь ингээ хальт гарахад тийм ээ. Тэгээд таны хувьд болохоор энэ бол маш ойлгомжтой зүйл. Яг тэгэхээр та энэ хүнээс маш их юм сэтгэл хөдлөл, догтлол, хайр ингээ хажууд нь байхаар ингээл мэдэрдэг байгаа байхгүй юу? Гэрэл цацраал тийм ээ. Хамт байхад болохоор амар их юм chemistry мэдэрдэг, таталцал мэдэрдэг гэж байна. Ингээд харахад бас энэ lovers-ыг энэ хоёр хүзэр тайлбарлаж гарч ирж байгаа юм л да. Ингээд харахад болохоор бас нэлийн нээлттэй байсан байх шүү таны зүгээс. Ямар нэгэн байдлаар өөрийгөө хааж тий сэтгэлээ илчлэхээс хаах, үг үйлдэлээрээ өөрийгөө хааж хорих тийм зүйл юусаа харагдахгүй байна. Дандаа юм нээлттэй. Одоо юу ч хэлжсэн за тгий уулзъя гэдэг ч юм уу. Уулзахгүй яах уу гэдэнгүүт нөө тгий уулзъя. Ямар ч асуудалгүй гэдэг ч юм уу нэг тийм жоохон та өөрийгөө бас ингэж бодоод байгаа юм байна л да. Хитрхи бэлэн байч уу гэдэг юм уу да. Хитрхи амархан байч уу, хитрхи бэлэн байч уу би гэд өөрийгөө жоохон шүүмжилж бодоод байгаа юм уу гэж бол харагдлаа. Энд заавал тийм байх албагүй. Нэг хэсэг хүмүүсийн хувьд тэгж орж ирж байна. Гэхдээ хамт байхад гоё байдаг. Энэ хүнтэй хамт байхад гоё байдаг. Зарим хүмүүсийн хувьд хамт ажилдаг ч хүн байж магадгүй. Тэгээд нөгөө хамт ажилдаг болохоор бас ингээд нэг юм нууцхнаар нэг нэгэндээ хүрэх нэг юм нууц харилцаа шиг тийм мэдрэмж авахаар тэндээс илүү ингээд гоё догтлол бас мэдэрчээсэн баг л та. Гэхдээ ямар ч байсан хамт цагийг гоё өнгөрөөдөг байсан. Та хоёр бол ер нь хамт байгаад үдцсэн тий дотн харилцаанд ч ороод үдцсэн одоо юу гэдэг нэг нэгнтэйгээ нэлийн жоохон юм ойр дотн болцсон хүмүүс байна гэж харагдаад байгаа байхгүй юу? Ямар нэгэн одоо ер нь л ингээл харилцааг тодорхой болохгүй юу? Яг үерхэхгүй юу гэсэн нэг юм шийдвэр дээрээ ирсэн. Тэр цэгтээ хүртлээ ингээд хамт байгаад үдцсэн гэж бол харагдаж байна. Ямар ч байсан та бол тэгж бодож байгаа. Гэхдээ энэ хүнийг болохоор та одоо ч намайг тоохоо болчлоо, намайг хүсгээ болчлоо, нэг анхаарахаа болчлоо, энэ хүн жоохон уйдчуу да гэж бол хараад байна л да. Тэгээд ингээд бүр юм таныг бас ингээ авч хилэлцэхчгүй байгаа гэж бол бодоод байна. Энэ хүн ингээд сонголт хийж ч юм уу тий ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаж гэж бодохгүй авч хилэлцэхчгүй. Ер нь бол ингээ яхан цаашаа харчлаа гэж бол харж байгаа юм байна шүү. Харин тий. За энэ хүний зүгээс харах юм бол та хоёр бие биендээ амар тохирдог хүмүүс гэж энэ хүн боддог. Ямар ч үед бас нэг нэгэндээ ингээ хажууд нь байж өгч чадхаар хамтдаа бас нэг юмны төлөө явдаг. Юг нэрийн таарийн нөгөө нэг амьдралыг үзэх үзэл, зорилго, values тийм юмд хандах хандлага гэд тийм таарийн хооронд тийм ижил төстэй зүйл айгүй их байна л да. Юмыг үнэлэх үнэлэмж гэдэг ч юм уу, амьдралын байр суурь, нийгэмд эзлэх байр суурь тийм ээ. Хаана юунд хүрсэн гэд хоорондын төвшин бас нэлийн ойролцоод төгсөн хүмүүс гэж тэгж байна. Гэхдээ энэ хүн болохоор бодохдоо за энэ хүнтэй би яг ингээд тогтвортой харилцаа үүсгэх ч юм уу суухгүй дээ гэсэн нэг тийм бодол ягаад ч юм энэ хүнд төрсэн байгаа байхгүй юу? Тэрийг нь юу вэ? Яагаад вэ гэж бол асууж болно. Тэгэхдээ ингээд харахад энэ хүн бас ингээд сэтгэлээ ер нь жоохон татаад авцсан гэж бол хэлээд байна л да. Сэтгэлээ татаад авцсан.
одоогийн байгаа байдал нь бол ерөөсөө байж л байгаа. Тийм байж л байгаа. Тэгэхээр энэ Three of Crowns, Three of Pentacles дахиад гарч ирж байна л да. Хамт ажилдаг хүмүүс байж магадгүй. Ямар нэгэн байдлаар та хоёрт ингээ хоорондын юм хамтын ажиллагаа шаардсан зүйл бол байгаа. Тийм болохоор ингээд нааш цааш болоод бас ингээд бүр мөсөн холбоо харилцаа тасрахгүйгээр хин хинийгээ үе үе ингээ харах шаардлагатай байдаг байж магадгүй. Тийм болохоор энэ хүн ингээд нааш цааш болоод ингээд биеэрээ ч юм уу сэтгэлээрээ ч юм уу эргэж очиод идэг байгаа хгүй юу. Гэтэ яг өөрийнхөө гүндээ болохоор энэ харилцаанаас сэтгэлээ бол татаад авцсан хүн байна. Ямар нэгэн байдлаар таныг бол өөртөө нь суухгүй, одоо өөртөө доктортой харилцаа үүсгэхгүй, тийм байр суурьтай хүн гэд бодцсон байгаа. Уул нь бол та хоёр ингээд айгу тохирдог хүмүүс байх юм. За зарим үзэж байгаа хүмүүс бас бүр нөгөө X-ийг асууж байгаа байж магадгүй. Ингээ харахаар ер нь л өмнө нь ингээ хамт байгаад үзсэн хүмүүс шиг харагдаад байгаа байхгүй юу? Энэ хүний бодол нь ч гэсэн та хоёр ингээд хамтдаа байж үзсэн юм шиг. Хамтдаа бас нэг удаан хугацааг хамт туулсан юм шиг харагдаж байна л да. Тэгж хэлээд байна. Тэгтээ одоо түрүүний ингээд та өөрийгөө илэрхийлж сэтгэлээ илчилсэн те ямар нэгэн байдлаар та одоо бас тодорхой болгож хэлсэн зүйлс энэ хүнд байгаа гэж бодож исэн гэж гарахад энэ хүн болохоор тэрийг бол ойлгоогүй гэх юм уу да. Таны яг юу илэрхийлж байгаа, юу хэлэх гээд байгааг бас тийм сайн ойлгоогүй байхаа. Таны ямар интеншнтэй юу ярих гээд байгааг. Тэг хоорондоо ер нь олж байгаа ойлголцоогүй байх шүү. Нэг нэгэндээ бас жоохон тийм хурц хатуу үгнүүд хэлсэн байх гэж бол харагдаж байна. Тэгээл ингээл орхицсан юм уу да. Жоохон тийм хайцсан. За ингээд боли хаяа орхи гэсэн нэг тийм өнцгөөс энэ харилцаанд жоохон хандсан юм шиг ингээл унаад өгсөн гэж тэгж яах юм. Гэхдээ ерөнхий энерги нь те Hanged Man гарч ирж ийн гэхээр ерөнхийдөө энэ талаар энэ хүн ингэж боддог байгаа хгүй юу? Энэ харилцааны талаар өмнө нь болсон зүйлс, одоо болж байгаа зүйлс, цаашдаа болж байгаа зүйлс тийм ээ. Юу болж байгааг энэ хүн маш сайн ойлгож байгаа. Бүгдийг сайн мэдж байгаа. Тэгээд тийм хэрнээ эцсийн үр дүнд байгаа байдал нь бол ийм байгаа шүү гэдгийг хүзэр сануулж байна шүү. За ордуудын хувьд болохоор та хоёулаа газар ордоор илэрхийлэгдэж гарч ирсэн. Загас бас харагдаж байна, үхэр харагдаж байна. Хумх, жинлүүр, ихэр бас гарч ирж байна. Гэхдээ хүчтэй нөгөө юу газрын ордууд матар, үхэр, охин. Таны зүгээс ялангуяа охины орд бас мэдрэгдлээ. Жинлүүр, үхэр гарч ирсэн. Арслан бас гарч ирсэн юм байна. Тэгэхдээ орд заавал таарах албагүй тийм ээ. Өмнө нь би бас ингэ хэлжсэн хүн ер нь харилцаанд өөрийнхөө сар юм уу сугар ордороо илүү давамгайлж оролцдог. Тийм болохоор өөрийнхөө сар юм уу сугар ордоо бас шалгаж үзэж байгаарай. Нөгөө хүний хийхийж гисэн адилхан. Тэг бас заавал миний ордыг хэлсэнгүү гэдэг юм лээ. Заавал ерөөсөө таны орд таарах албатай биш, маш олон хүнд уншиж байгаа гэдгийг санаарай. Тэгэд хүзэр бол ерөөсөө намайг хамгийн сайн ойлгож чадах байдлаар л одоо энергиэр нь ингэж гаргаж ирдэг тийм ээ. Тэгээд зарим уншлагууд дээр хүмүүсийн ордууд нь маш тодорхой гарч ирж мэдрэгддэг бол заримдаа ингээд зүгээр харилцаанд хандж байгаа хандлагууд нь харагддаг шүү. Тэрийг санаарай гэж хэлээ. Тэгээ энэ хүний бодол донд бас энэ The Fates буюу хувь тавилан гэсэн карт орж ирээд байгаа юм л та.
Тэгээд энэ хүзэр юуг илэрхийлээд байна вэ гэхээр ерөөсөө л нэг ингэж ойлголцож харилцаагаа одоо communication хоорондоо сайн байгаагүй юу? Хоорондоо жоохон муудалцсан уу? Та ч гэсэн бас жоохон маргаан муудалцаантай гэж бодож исэн. Нэг л болох ёстой юм болдгоор л болж байгаа юм байлгүй дээ гэд ойлгоцсон байгаа хгүй юу? Энэ хүн эцэст. Тэгэл за ингээл болохгүй юм байсан юм байлгүй дээ гэд ойлгоцсон. Тэгэл ингээд өөрийгөө ингээд татаад авсан гэж хэлж байна. Нэг дөрвөлээ. За, Oracle card авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүс group 2-ны талаар юу гэж бодож байна вэ? Passion. Allow your heart and soul to sing with joy. Give your relationship a chance. Work on your partnership. Харилцаанд дахиад нэг боломж олгоо. Хоорондын харилцаанд ажиллаа. Passion гэхээр нэлийн хүчтэй таталцал мэдрэмжийг илж чинь тийм. Тэгээд өөрийнхөө зүрх болон сүнсээ тийм аз жаргалтайгаар дуулахыг зөвшөөрөө гэж байна. Монголоор орчуулахаар шал сонсогдоод ах юм. Тийм тэгэхээр ямар ч байсан та хоорондоо амар цогцдог, хоорондоо сайн тохирдог хүмүүс байсан байна л да. Одоо ийм их хүчтэй passion бас би биенээсээ мэдэрдэг байсан байгаа хгүй юу. Тэгвэл энэ хүний бодол нь болохоор харилцаанд дахиж боломж олгоё гэсэн бодол жоохон байхгүй болчихж байгаа юм л да. Дашаа гараад ирчин гэхээр энэ бодлоо ингээд жоохон хайцсан, энэ харилцаанаас жоохон явцсан байдалтай байгаа тийм хүн гэж хэлж байна. За одоо бүгдээ үндсэн асуулт руугаа оръё. Одоо болохоор яг одоо энэ хүн харилцаагаа цаашдаа юу яа гэсэн бодолтой байна вэ гэдээ үзнэ. Хоёрыг сонгосон хүмүүс маань харилцаагаа цаашдаа яа гэсэн бодолтой байгаа вэ? Яа, прошу. Хоёрыг сонгосон хүмүүс юм аа. Тодорхойгүй харилцаанд байгаа хүн нь харилцаагаа цаашдаа хоёрын яа гэсэн бодолтой байна вэ? Амар хүсэл нь гарч ирж байгаа ч нэ энэ хүний танаас амар ийм дотн гоё мэдрэмжийг мэдэрдэг байгаа хгүй. Empress Six of Cups-тай хамт гэхээр ерөөсөө өөрийн ирэхгүй ийм хүчтэй таталцлыг мэдрээд байдаг. Тэгээд хараад бас одоо юг мэрийн нэг л ийм автаад байгаа ч юм шиг тийм мэдрэмж ингээд төрөөд идэг гэх юм. Энэ ингээд нөгөө амар юм дотн intimate тийм харилцаатай байж үдсэн хүмүүс болохоор тэрийгээ бас ингээд санаад байна. Ер нь бол санаад ид юм байна. Тэгээд энд ингээд харагдахад болохоор энэ хүн уул нь бол тантай ингээд хамтдаа л
жаргамал хамтдаа л цаашдаа ингээд жаргалтай баймаар end game баймаар байна л гэж болно бол хэлээд байна л да. Надаа ингээд гарч ирэхдээ шууд энэ бол яг this is what I want те би энийг л хүсэж чинь гэж уулна хэлж чинь. Доторх хүсэл нь бол тийм байгаа юм л да. Гэхдээ яг ингээд бодтоор хэрэгжүүлж тийм ээ гаргаж ирэхэд эрийгээд ихээр жоохон юм сааттай. Айдас ч юм уу нэг л тийм хаширсан ч юм уу тийм мэдрэмж орж ирлээ. Ойрын хугацаанд танд өөрийгөө ингэж илэрхийлж сэтгэлээ илэрхийлэх байхаа. Тарын хооронд ямар нэгэн зүйл ингэ болох хэрэгтэй. Одоо болохоор ингээл нэг юм уурсцсан хэрвээ хамт ажилладаг хүмүүс бол тэ нэг ажлын шаардлагаар хоорондоо ингэж харилцаж ярих ч юм уу. Ямар нэгэн байдлаар шаардлагатай болохоор бас ингээ холбоо тогтоодог ярилцдаг юм уу гэж бол харагдлаа. За бүр үнэхээр холбоо тогтоож ярилцдаггүй бол юу гэдэг нэг историк уу юу яарч үзчих мэддэг ч юм уу нэг тийм жоохон ч ихсэн холбоо бол байгаа. Би сая юу асууя гэж бодож байлаа. Яагаад ингэж ямар ч тийм төлөвлөгөөгүй байгаад байгаа юм бол групп 2-ын гэсэн үсгийн тодорхой байдлаар яагаад тийм төлөвлөгөөгүй байна? What's blocking him? Өөрийгөө л хааж байгаа юм байна л даавуулна. Өөртөө саад тавиал тийм ээ. Өөрийнхөө бодлоор өөрийгөө хаагаал байж байгаа бах юм. Амар потенциалтай харилцаа л гэж бодож юм л доо. Тийм болохоор ингээд ийм потенциалтай те цаашдаа ингээд аз жаргалтай амьдрал үүсгэж болохоор ийм харилцаа ингээд нураад унжин гэхээр энэ хүнд бас харамсалтай санагддсан байна. Сандын байна, харамсалтай санагддсан байна. Харамсал бол байна. Тийм болохоор ингээд уул нь болдог бол хамтдаа ингээ гоё байхсан гэсэн тийм хүсэлтэй байгаа юм л да. Тэгээд бас цаг хугацааны хувь тавилангийн нэг тийм арай нэг өөрийнх нь ингээд хийж чадах зүйлээс өөрийнх нь хийж чадах одоо зүйл байхгүй ч юм шиг тиймэрхүү хүчин зүйлс бас нөлөөлөд байгаа байхгүй юу? Болохыг гэхэд бас жоохон хүчин мөхсдүүд байгаа гэдгийг чинь. Тийм болохоор яг одоогийн байдлаар энэ хүн бас юм хийж болж чадахгүй байгаа юм байна. Ямар нэгэн үйлдэл хийж, ямар нэгэн зүйл төлөвлөж тийм ээ ирээдүйг ингээ хамтдаа харах тийм итгэл энэ төр бас жоохон байхгүй. Тэр нь бол тэгээ энэ fates буюу өөр хүчин зүйлсүүд та хоёрын харилцаанаас гадуурх юм өөр хүчин зүйлсүүдээс айгүй хамаарч ин л да. Тийм ер нь л бүр ингээд нөгөө үнэхээр хүслээр нь ингээд болгоол те эд шидийн мэт бүгдийг ингээд хүслээр нь болгоул ингээд сайхан хамтдаа жаргамаар байгаа байхгүй юу? За ингэж гарч ирлээ. Oracle card аваад аль Oracle card авах вэ? Энийг авт юм уу? За групп 3-ыг сонгосон хүмүүсийн тодорхой харилцаанд байгаа хүн нь яг хэлдэг юм. Өөрчлөлт хийх боломжгүй байгаа дайн change буюу өөрчлөлт гэсэн үг. Ямар нэгэн зүйл өөрчлөгдөж чадахгүй байна. Hopeful буюу итгэл найдвартай байх. Тэ юмс өөрчлөгдөн гэсэн тийм итгэл найдвар бас аллаг. Envy атаархал гэсэн хүзүр доош харж гарч ирлээ. Хүмүүсийн хил ам бас орж ирээд исэн болоо да.
Тэгээ өөр хүмүүсийн юм оролцоо энэ бол Three of Cups байгаа хгүй. Өөр хүмүүсийн оролцоо бас гарч ирээд таашд ингээд саад болсон тийм зүйлс бол байсан байж болохоор харагдлаа. За ийм байна. YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. За одоо нэмэлтээр болохоор бүгдээрээ энэ хүний харилцаанд гаргах дараагийн алхам тэгээд энэ харилцааны ирээдүй таны зүгээс юу хийвэл зүгээр вэ? Тэр хүн яаж хүлээж авахар байна гэж асууна. За тэгээ нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор энэ YouTube уншлагынхаа видеоны доор description дээр оруулсан линкээр нь ороод тэгээд нэмэлтээ аваарай. YouTube-ээ орж ирж сонсонд бол маш баярлалаа. Тэгээ бүгдээрээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 3 дугаар группийнхаа уншлага руу орцгоё. 3 дугаар группийнхан маань болохоор энэ ягаан болрыг сонгосон байгаа. За 2 хүзэр гаргасан. Энэ хүзрөөр нь болохоор таны энэ хүний талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдгийг үзээд энэ талд нь энэ хүзрөөр болохоор тэр хүний бодол мэдрэмж нь ямар байна вэ гэж үзнэ. За тэгээ нэлийн их ойлгох процесс болохоор тэр хэсгийг гүйлгээд тэгээд бүгдээрээ бүлгэсний дараа уулзцгаая. За амар хүзэр гарч ирсэн хэлэх юм өстой ихтэй л ах шүг байна энэ групп бол. Миний юм ширэнд маань багтдгүй. За таны бодол мэдрэмжээс эхлэе. Ингээ харахад болохоор манай группийнх маань өөрсдөө би өөрөө гэдэг шиг тий өөрсдөө жаахан юм улаан тугаан амруулсан хүмүүс юм шиг харагдах юм. Энэ хүнийхээ талаар эргэлзээд байгаа юм шүү. Та өөрөө бараг дуусгацсан юм уу харилцаагаа? Нэг л юм хийсэн та. Тэгээд яагаад вэ гэхээр та өөрөө эргэлзээд байсан байгаа байхгүй юу? Яг энэ хүнтэй энэ хүсэж байгаа юм халуун дулаан, тэг сэтгэл хангалуун бүрэн дүрэн юм сэтгэл хангалуун тийм харилцаагаа би үүсгэж чадах уугүй юу гэдэгт дээр та бол эргэлцсэн. Угаасаа ерөн жоохон юм доктортой харилцаанаас жоохон айдаг талдаа ингээд хүнтэй үерхэд ч юм уу тий хүнтэй сууна гэхээр одоо юу гэдэг зовх гээд байгаа ч юм шиг. Доктортой харилцаанд байхынхаа хэрээр та өөрөө аз жаргалгүй байх юм шиг тий өөрийнхөө нэг юм юмыг алдах гээд байгаа юм шиг мэдрэмж аваад байна л да. Өөрийн independence, өөрийн бие даасан байдал ч юм уу өөрийнхөө ингээ хүссэн зүйлээ хийж чаддаг байсан тийм мэдрэмжээ алдах гээд нэг юм эрх чөлөөгөө алдах гээд байгаа ч юм уу гэмээр жоохон тийм айдас бол байна шүү. Тэгээд тэгж санагдаад байсан. Нэгт хоёрт болохоор энэ хүн яг миний хүссэн хүн мөн үү? Одоо яг миний одоо суух ёстой хүн маань мөн үү гэдэг ч юм уу. Энэ хүнтэй би яг суух уу, энэ хүнтэй би ирээдүй харж гин үү гэх мэтчлэн ийм зүйлсийг айгүй их бодоод тэр болоогүй байгаа ирээдүйгээс айсан айдас бол байна л да. Tower reversed доошоо харж гарах нь ер нь fear of unknown гэж ярьдаг байхгүй юу? Мэдхгүй байгаа зүйлээс айх айдас. Энэ бол одоо хүн болгонд л байдаг л да. Гэхдээ яг энэ харилцаан дээр танд бол гарч ирсэн. Тэгээд энэ хүн яг миний хүссэн зүйлсийг надад өгөх үгүй юу? Тийм. Миний хүссэн доктортой харилцааг өгөх үү? Энэ хүн өөрөө цаашдаа бас одоо харилцаанд ингээд намайг
авч явж чадхаар хүн үү, намайг жаргалтай байлгах уу гэх мэтчлэн ийм асуултуудыг амар их асуусан. Тэгж бодож байгаа л дундуур нь тас гэл хидүүг хилцсэн юм шиг харагдах юм. Надад бол та өөрөө харилцаагаа дуусгасан юм болов уу гэж харагдлаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар та ер нь бол энэ харилцааг дууссан харилцаа гэж бодоод байгаа байхгүй юу? Та өөрөө дуусгаагүй байсан ч гэсэн тий хоорондоо ингээ ярилцаад дууссан байсан ч гэсэн ялгаагүй харилцааг бол дууссан харилцаа гэж бодож байна. Цаашдаа одоо нэг ирээдүй байхгүй гэж бас бодож байна. Тэгээд энэнд нэг харамсаад бас шаналаа зовоод байгаа юм бас нэг алга. Ингээ харахад болохоор таны хүсэж байгаа зүйл таны ингээд хамгийн их юм аз жаргал мэдрэх, сэтгэл хангалуун байх зүйлс чинь юу вэ гэхээр гэр бүл үүсгэх, гэр бүл зохиох гэсэн тийм зүйл биш те. Хайр дурлалын харилцаанаас биш өөрийн гэсэн ийм achievement, өөрийн гэсэн хийж хэрэгжүүлэх зүйлс, ажил, карьер би одоо ирээдүйд тийм зүйлсийг хийж бүтээн, миний амжилт гэх мэт ийм зүйлсээс та аз жаргалыг мэдэрнэ. Тэгээд нөгөө ингээд яг хайр дурлалын харилцаанд болохоор энерги зарцуулахгүй байна л да. Надад бол хэрэггүй гэдэг аахгүй юу, жоохон өөрийнхөө эрх чөлөөг эрхэмлсэн тийм хандлагатай. Амар амбицтай мэдрэмжүүд орж ирлээ. Таны өөрийн ордууд болохоор дандаа юм хүчтэй Марс гаргаар өдөртүүлсэн ордууд тий. Хилэнц, хонь хамгийн хүчтэй мэдрэгдэж байна. Тэгээд нэмээд баг зэргийн агаар ордууд орж ирж байна л да. Гэхдээ World Card болохоор 4 ордыг илэрхийлдэг. Үхэр, хилэнц, хум, харслан. Тэгээ нэмээд ихэр, жинлүүр гээд агаар ордоор бас гарч ирж байна. Гэхдээ энэ нь бол таны зүгээр үйл хөдлөл, үйлдэлийг илэрхийлсэн хүзүүр байж магадгүй. Надаа ингэ мэдрэгдэж байгаа нь амар амбицтай бас Capricorn буюу материйн орд, үхрийн орд гэж, охины орд гэж бас харагдаж байна. Нэг тийм материаллык зүйлсийн хойноос яваад байгаа тийм мэдрэмж байна. Надад ингээ хийж бүтээх зүйлс амар их байна гэл. Тэгэл энэ нөгөө хүний болохоор хайцсан юм шиг. Надад хэрэг байхгүй. Харилцаагаар яа тийм хийдими цагийн гарц гэдэг. Жаахан тэгж харсан биш үү? Мөнгө цагийн гарц гэд. Энерги зарцуулах тийм иш хүч байхгүй гэсэн байдлаар энэ хүнийг бас харсан байна. Эсвэл хэрэг бүр тийм бишээ гэж бодож ивэл тийм ээ. Зарим хүмүүсийн хувьд болохоор зүгээр л энэ харилцаанд ерөөсөө цаашдаа ирээдүй байхгүй. Яг энэ хүн таны хүссэн зүйлийг бол өгч чадах хүн биш гэж бодсон. Энэ хүнтэй би суухгүй. Яг миний хүсэж байгаа, миний хайж байгаа зүйл бол энэ биш байна гэж бодсон байна л да. За амар бие даасан independent энерги орж ирлээ таны зүгээс. За тэгээд үзүүлж байгаа хүн маань болохоор юу гэж бодож байна вэ гэхээр энэ хүн бол харамсалтай үлдсэн. Энэ хүн болохоор шархалж үлдсэн. Таны ингээ гаргасан хандлага болохоор энэ хүнд шудраг бус санагдсан гэж байна. Би надаа яагаад ингэж хандж байгаа гэдэг аахгүй юу? Шудраг бус санагдсан. Яагаад тэгэхээр энэ хүн болохоор сэтгэлтэйч байна. Танд ингээд сэтгэлтэйч байна. Тэрийгээ чи ингээд илэрхийлээд явж исэн байна. Харилцаанд бас ингээд тууштай байдлаар хандж исэн байгаа байхгүй юу? Би одоо бараг юу буруу хийсэн гэж яагаад надаа ингэж хандж байгаа юм бол гэсэн нэг тийм мэдрэмж орж ирж байна шүү. Тэгээд ийм нэг юм хүнд мэдрэмжтэй үлдсэн. Харамсалч гэх юм уу, гунигч гэх юм уу, тий. Гунигтай үлдсэн байхгүй энд одоо Ten of Swords, Five of Cups. Энэ хүний бодож байгаа бодол нь бол
харилцааг ийм байлгахыг бол хүсээгүй гэдэг чинь энэ жаахан дууссан юм уу да, ерөн жоохон асуудалтай болцсон юм уу да гэмээр харилцаа байна л да. Хэлхий гэсэн зүйлээ танд хэлж илэрхийлж чадаагүй, өөрийгөө бас зөвч илэрхийлж чадаагүй баха энэ хүн. Тэгээ одоо болохоор ингээ бас болсон процесс бүх зүйлсийг ингээд процесс хийгээд тийм ээ ойлгож, за ер нь ингээл ингэсэн юм байна да, ийм л юм болсон юм байна да гэх мэтчлэн энэ хүн баг зэрэг ойлгож байгаа ч гэсэн яг бүрэн дүүрэн бас ойлгоогүй. Яагаад вэ? Энэ хүний хувьд харилцаа амар тодорхойгүй ингээд дууссан байгаа байхгүй юу? Яагаад надаа ингэж хандж байгаа? Яагаад надаа ингэж хэлж байгаа? Би яг юу буруу хийсэн гэх мэтчлэн юм гомдолсон зүйлс бол айгүй их байна. Тэгээд бас яг харилцааг дууссан гэдгийг хүлээж авахыг хүсэхгүй байгаа. Энэ хүн бол ингээд зуурчсан тий. Таны хойноос ингээд зуурчсан байгаа юм шиг тийм мэдрэмжтэй харагдаж байна л да. Тийм, уул нь бол хичээсэн гэдэг ч байгаа байхгүй юу? Ингээд цаашдаа ирээдүг ингээд харж байгаа зүйлс нь болохоор амар юм гэгээлэг өөдрөх тийм ээ. Хамгийн гой зүйлсийг ингээд төлөвлөөд хараад байжсэн гэдгийг чинь л да тантай болохоор. Тэгээ тэр нь бас ингээд хүсснээр нь санснаар нь болоогүй. Одоо ч гэсэн тэгтээ сэтгэл нь бол байгаа. Баг зэргийн жоохон эрүүл бусаар бас жоохон хүлээж авч ийн л да. Надад яагаад ингэж хандж байгаа юм тавьж явуулж чадахгүй байгаа байхгүй юу тийм ээ. Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа болохоор. Тэгтээ одоо ч гэсэн танд бол сэтгэл нь бол байгаа гэдгийг чинь. За тэгэл болчих шүү дээ. Амар олон хүзрэг харснаа хитгэн л юм хэлэх юм. Угс энэ хүний байга байдал нь амар ойлгомжтой. За арслангийн орд сайн харагдлаа. Тэгээд энэ жинлүүр, хумх, ихэр, агаар ордууд байна, матар байна. Хумх гэж хэлсэн тийм ээ. Хумх байна. Марс дээрээ жоохон удаан ордуудтай болов. Удаан хөдөлгөөнтэй маягийн хүн юм биш үү? Тэгэл ингээд сэтгэлээ илэрхийлэхдээ жоохон удаан алхамаар багаар яваад ирсэн нь бас таны хурданд хүрээгүй болов. Та болохоор ингээл энийг хийчи, тэрийг хийчи. Одоо ийм л зүйл хэрэгтэй байна гэл юмныхаа хүссэн зүйлийнхаа хойноос айгу сайн явж чаддаг хүмүүс байна л да. За oracle card авч үзнэ. Групп 3-ыг сонгосон хүмүүс юм аа. Хоггүй харилцаанд байгаа хүн нь групп 3-ны талаар юу гэж бодож байна вэ? This could be the one. Бас доошоо хараад гарч ирлээ. Deception буюу хууралт. Someone is wearing a false self mask in this relationship. Хин нэгэн энэ харилцаанд хуурамч маск зүүж байна. Let your friends help you. Найзуудаа өөртөө ингээд туслуулаа. Ask for and accept support from others. Бусдаас дэмжлэг, тусламж хүлээж авч бас асуу. Soulmate буюу заяаны хань. Тийм ээ, энэ бол таны заяаны хань доошоо харж гарч ирсэн. This could be the one bottom deck дээр. Энэ хүн яг зөв хүн мөн? You've already met the romantic partner you seek. Та аль хэдийн өөрийнхөө ингээ хайж байгаа romantic partner-тайгаа уулзсан гэдэг чинь бас доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор ерөөсөө таныг гэсэн сэтгэл нь бас хүчтэй байсан байна л да. Яг ингээ тань дээр төвлөрсөн. Энэ хүн л мөн дөө. Энэ хүн л яг болж юм. Гэсэн нэг тийм хүчтэй юм сэтгэл хөдлөл бол байсан байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд нураад унтсан гэдгийг чинь. Deception
хууралт гэдэг картаар надад бол түрүүний injustice гэдгийг хэлээд байна л да. Шудраг бус байсан. Яагаад надад ингэж хандж байгаа тий ингээд энэ хүн өөр гой гой юм бодоод байхад яг тэр ботсон зүйл нь ингээд бүтээгүй болохоор тэр нь өөрт нь ийм хууралт шиг санагдсан баг. Бас танаас одоо юу гэдэг айгу их зүйл ингээ хүлээж исэн, их потенциал харж исэн. Тэгсэн чинь та болохоор ингээ шал өөр зүйл энэ хүнд хэлээ. За энэ харилцаа нь болохгүй бүтэхгүй гээ хэлжингүүт энэ хүн болохоор уул нь би өөр юм бодож исэн шүү дээ. Ингэн гэж юусоо бодоогүй шүү дээ гэдэг аахгүй. Яг уу бас ингээд найз нөхдөөсөө ч гэсэн ярилцаж асуугаад тийм ээ яагаад ийм юм болсон юм бол гэд бас энэ болсон нөхцөл байдлыг ойлгох гээд ингээд хичээсэн байгаа байхгүй юу. Тэгсэн ч гэсэн яг бүрэн ойлгож угаасаа чадаагүй. За одоо бүгдээрээ үндсэн асуулт буюу энэ хүн харилцаагаа цаашдаа яа гэсэн бодолтой байна вэ гэд үзнэ. Гурвыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн нь харилцаагаа цаашдаа яа гэсэн бодолтой байна вэ? Яд үлээ нуухгүй бол энийг бас нууч юм билүү? YouTube яах юм бэлээ? Шууд холбоо барин ярилцсан л гэж хэлж байна. Ер нь бол энэ хүн ярилцаж бас юм тодорхойгүй зүйлсийг тодорхой болгох тийм хүсэлтэй бол байгаа. Тий. Заавал ингээд харилцаа үүсгэж хамт бай гэхгүй, харилцаа үүсхийг гэхгүй ч гэсэн тий шинээр ингээд юм эхлүүлэе гэхгүй ч гэсэн зүгээр ингээд хамт баймаар байгаа хгүй. Хажууд ч бас ингээд баймаар байгаа. Гэт тэгж байна. Ер нь л энэ хүн бол болохоос болохгүй болтол нь бас ингээд оролдож үзмээр байгаа юм байна л да. Болгох гээд ингээд хичээе гэсэн тийм юм хүсэл бол байгаа юм байна шүү. Яг энэ хэсгээс ингээд болохгүй байгаа зүйлийг ингээд болгоод тийм ээ. Ямар нэгэн байдлаар ингээд хичээл зүтгэл гаргамаар байгаа хгүй юу. Тэгэд ер нь бол тантай ярилцсан л гэж бол хэлээд байна. Ярилцаж орж ирэхдээ болохоор жоохон тийм сүртэй юм гүнзгий юм шууд ингэж ярихгүйгээр айгу хөнгөн байдлаар эхлээд ярилцаж эхлэх байх. Тийм ээ өөрийнхөө юу бодож байгаа, яг юу мэдэрсэн бэ гэдэг юм хүнд зүйлсийг бас ярихгүй жоохон юм хөнгөн дээгүүрэн ингэж яриад байгаа байхгүй юу? Гүнзгий явж орохгүйгээр тэгэл энгийн өдөр тутмын юм ярьдаг ч юм уу тий сайн уу юу ийж ийн гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйлс яриад орж ирэх юм байна л да. Цаг нь болохоор тэгтээ уучраа болоод ярилцаад тэгээ юу болох байх гэж бодож байгаа. Түүнээс яг одоо бол биш зөв цаг нь болохоор юмс тодорхой болно гэж бас бодож байгаа гэдэг чинь. Хөөрхөн юм ярих бах л та. Хөгжилтөө юм ярих бах. Тэгээ бас жоохон хит хөгжилтэй юм ярих гээд ингээ хичээж байгаа ч юм шиг тэр нь фейлдж байгаа юм шиг юм харагдлаа. Хамт байж үзмээр байна.
хамт байж үзмээр байна. Хэрвээ дотны харилцаанд орж исэн бол одоо дахиад тийм зүйл хиймээр байна гэдэг ч юм уу. Тэгж хэлхий юу. Тийм. Ярьж байгаа зүйлс нь бол айгу халуун дулаан мэдрэмж өгч байна л доо. Тийм хүнд зүйлс бол ярихыг хүсэхгүй байгаа. Угаасаа. Танд тэгтээ ингээд хэлж ярьж байгаа зүйлс нь бол таалагдах байхаа. Та бүр ингээд харилцаагаа бүр мөсөн дуусгаал энэ хүнийг блоклчоогүй л бол тийм ээ. Надад бол танд бол таалагдана гэж харагдлаа. За, Oracle card авч үзье. Програмыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүн харилцаагаа цаашдаа яа гэсэн бодолтой байна вэ? Gamble. Drama Queen, Unexpected Blessing, Defense Mechanism. Өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр юм болов? Defense Mechanism гэдэг бол өөрийгөө хамгаалж байгаа хэлбэрийг илэрхийлж байна. Гэтэ ингээд нөгөө өөрт нь ингээ хүнд туссан зүйлийг ярихгүйгээр ийм хөнгөн хөрхөн зүйл ярьж гин гэдэг нь бол нэгт өөрийгөө хамгаалж байгаа хан босгож байгаа хэлбэр байгаа байхгүй юу? Янз бүрийн ийм гүнзгий зүйлс ярихгүй байгаа даа л та тийм ээ. Гэхдээ мэдрэмж нь бол байгаа. Бас ийм арслангийн ордны энерги хүчтэй орж ирээд байгаа байхгүй юу? Drama Queen гэдэг карт орж ирсэн. Хит ингэж жоохон дүүргэж юмыг ойлгоход тийм ээ. Таны хэлсэн зүйлсийг хитрхи ингээд хүн дээр хүлээж авсан байж магадгүй. Тэгээд өөрийгөө бол яг ингэж бүрэн илэрхийлж гаргахгүйгээр за ингээл холбоотой байж л бай, биччихэл бай гэдэг ч юм уу. Ингээд ярилцаад ингээд яг энэ тодорхойгүй харилцаа чигээр нь ингээд байлгахыг гэсэн тийм бодол. Gamble гэсэн хөдрөөр бол надад тэгж мэдрэгдлээ. За ингээл явж л бай тийм ээ. Багаар ч гэсэн ахаад. Бүр амар цаашдаа яах вэ гэдэг тал дээр энэ хүн яг тийм тогтсон юм төлөвлөгөө бодол бол бас нэг алга. Одоогийн байдлаар холбоотой бай, ярилцъя, хэлэх зүйлээ хэлэх үедээ хэлэн, цаг нь болохоор бол энэ бүхэн болно гэх мэтчлээ ийм зүйлс бодож байна. Та бас ингээд ярихт одоо энэ хүнд нэг юм хэлэхдээ бас нэлээд хүчтэй юм ярьсан юм уу да. Эсвэл та хүчтэй юм яриаггүй байсан ч гэсэн энэ хүн бол тэрийг амар хүчтэйгээр ойлгосон байгаа байхгүй юу? Бүр ингээл энэ бол энэ харилцаа бол юусэн ингээл дууссан юм байна гэл тэгж ойлгосон. Энэ юусэн бүтэхгүй болохгүй юм байна гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү амар хүчтэй юм драматик юм энэ хүн бодсон байгаа байхгүй юу? Гэхдээ ингээд харахад болохоор яг энэ харилцаа дууссан харилцаа бас биш байгаад ах ингээ ухах тусам. За бас олон хүнд уншиж байгаа болохоор янз байгаа хэл та. За ийм байна. Ингээд YouTube-ийнхаа уншлагыг бол дуусгая. За нэмэлтээр бүгдээрээ энэ хүний харилцаанд гаргах дараагийн алхам, энэ харилцааны ирээдүй, таны зүгээс юу хийвэл зүгээр вэ? Тэр хүн яаж хүлээж авахаар байна гэж үзнэ. За тэгээ нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description-доор тавигдсан линкээрээ ороод нэмэлтээ аваарай өмнөшгөө. Тэгээд YouTube-ийн орж ирж сонсонд аль маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяр таа.